За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн хомжлогээр та бүхэндээ улиран оцсон 2025 онд NBA-д ямар чухал 10 үйл явдалтай хоогод өнгөрөв. Тэгээд миний хувьд өөрийнхөө зүгээс гаргаж ийхүү топ 10 үйл явдлыг бэлтгэсэн байгаа. За тэгэхээр та бүхэн маань бичлэгээ дуустал үзээрэй гэдгийг зөвлөж байна. Энэ бичлэг маань одоо яг 2026 оны хамгийн ихний цогцсон бөмбөгийн талаар бичлэг байгаа юм шүү. Аравдугаар баримт Мэк Макланг 3 дараалан тоглолтын тэмцээний авраг болсныг онцолж байна. За тэгэхээр Мэк Маклангийн хувьд бол ерөнхийдөө бол яг All-Star-ын тоглолтын тэмцээнүүд бол ерөнхийдөө маш үүдгэртэй болж байгаа. Тэгээ энэ үедэр бол ер нь ганц тоглолтыг аварж байгаа ийм хүн гэж одоо хэлэхэд болно. Хэрвээ та бүхэн NBA үздэггүй Монголын дээдлийг л үздэг бол одоо манай монголоор зөвлөх юм бол Эпст байсан Баяр Эрдэнэ залуу байдсан шүү дээ. За ерөнхийдөө нэг тиймэрхүүгээл ойлгочод бол буруутахгүй. За тэгээд Маклангийн хувьд бол тоглолтын тэмцээнд төрүүлсэн хамгийн олон төрүүлсэн хүн болсон байгаа. Түүний 3 удаа төрүүлсэн бөгөөд Нэт Робинсон гэсэн түүнтэй хамт 3 удаа төрүүлснээр нэгдүгээр байранд бичигддэг. Харин NBA-гийн бүх одын тоглолтын тэмцээн дээр 3 дараалан төрүүлсэн цорын ганц хүн Мэк Макланг болон үлдсэн байгаа шүү. Тэгээ энэ залуугийн тесрэлт одоо энэ тоглолтын тэмцээнийг ерөөхдөө аварж байна да. Тэгээ миний бодлоор баг ирэх одоо энэ 26 онд бараг All-Star дээр тоглолтын тэмцээнийг байгаа ч юм уу гүү ч юм уу гэж бодоод байгаа. За 9-р байранд орох онцлог үйл явдал бол бүх одын тоглолтын систем өөрчлөгдсөн үйл явдал байлаа. За яаж өөрчлөгдсөн бэ гэхээр Shaquille O'Neal, Charles Barkley, тэгээ Kenny Smith гэсэн 3 TNT-ийн хөтлөгч. За мөн WNBA-гийн номер Candace Parker нар 4 багийн хүү хувааж авсан байгаа. За тэгээд нэг баг нь болохоор Rising Star-аас гарч ирсэн буюу залуучуудын тоглолтоос ялсан багийг Candace Parker авсан бол Shaquille O'Neal, Charles Barkley, Kenny Smith-аар бүх одод болсон тоглогчдыг одоо драфтлж аваад ийхүү бүх одын тоглолт маань бол ихэлсэн байгаа. За өмнөх системүүдээс өөр нь юу вэ гэхлээр 2 бүс гэж хуваагдахгүй мэдээж өрөнд оронд бүсийн тоглолт нөгөө өнгөрсөн жил утаа өнөр болчихсон учраас энэ жил өнгөрсөн жил системээ өөрчлөөд оноо дурлаж тоглосон хин төрүүлж 40 оноо авсан баг нь хожихоор болсон байгаа. За тэгээ энэхүү All-Star-ын MVP-гээр Stephen Curry тодорсон байгаа. Финалд 12 оноо авсан бол хагас гişийн тоглолтод бол түүний хувьд бол 8 оноог авсан байгаа. Тэгээд за энэ бүх одны форматын систем бол маш их шүүмжлэлийг бол дагуулсан. За учир нь юу вэ гэхээр яг тоглолтын арга хэмжээ цөөхөн реклам зар сурталчилгаа хэтэрхий их байна гэсэн шүүмжлэл бол дэлхийд даяар ирсэн. За тийм учраас энэ жилээс бас дахиад форматаа ерөөхдөө бол өөрчилсөн байгаа. Одоо дэлхий болон Америк гэж хуваагдчих тоглохоор болсон. Тэгээд мэдээж ойлгомжтой үнэхээр өдөртэй бүх одын тоглолт болсон. Тийм, Steph MVP авсан. 8-р байранд New York Knicks баг NBA Cup-ын аварга болсон явдлыг орууллаа. За учир нь яагаад энэ үйл явдлыг миний хувьд оруулсан бэ гэхлээр New York Knicks бол маш олон жилийн арвин түүхтэй баг штэ. Гэхдээ NBA-гийн аваргыг хамгийн сүүлд 1973 онд хэд бол хүртсэн. За тэгээд NBA Cup буюу NBA-гийн цомын тэмцээн нь 2023 оноос амжилттай хэрэгжсээр байгаад өдгөө 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тэмцээн билээ. За тэгээд мэдээж NBA-гийн дундах тэмцээнийг бол мэдээж шүүмжлэх хүмүүс нь бол шүүмжилдэг. Миний хувьд бол тэр одоо шүүмжилж байгаа үзлээс эсрэг үзэл бодолтой байдаг. Тухайн одоо багийн төрүүлсэн тоглогч шатахыг тусам олон одоо мөнгөн шагнал авдаг ч юм уу те бонус шагнал авдаг. Тийм учраас энэхүү шагнал нь тамирчдынхаа амьдрал цаашдаа хэрэгтэй учраас надад бол өдөө олсон шийдвэр юм шиг санагддаг. Дээрээс нь NBA Cup-ын тоглолтууд улирлын тоглолтондоо финалаас бос тооцогддог учраас NBA Cup-ын тоглолтууд бол их зүгээр гэж боддгоо. Дөрөв нь бол мэдээж галзуу ганц тоглолтоор явдаг. Хэсгээсээ гараад тэгээд Лас Вегас шилдэг дөрвөн баг нь үздэг гэдгийг та бүхэн бол надаар хэлүүлэлтгүй мэдж байгаа бах. За ингэснээр New York Knicks баг 2025 онд NBA-гийн цомын аварга болсноор тэд 1973 оноос хойш анх удаа ямар нэгэн байдлаар NBA-гээс цом авсан. Тэгээд хамгийн гол нь нөгөө аваргын баанараа өлөгдөн штэ. Уг нь бол NBA Cup-ын аварга болсон гэж Lakers өлөгжсэн, Bucks ч бас өлөгжсэн билүү тийм. Гэхдээ энэ удаад бол New York Knicks-ыг татгалцсан. За учир юу вэ гэхээр өмнөх хоёр улирлын NBA Cup-ын аваргууд бол Los Angeles Lakers, Milwaukee Bucks нар тухайлбал NBA Cup-ын аварга авчаад нэгдүгээр шатнаас амлтарсан байдаг. За тэгээ энэ жил New York Knicks баг хараал тайлж цаашаа явах нь үгүй юу гэдгийг хэдүүлэнд нь одоо харах л болж байна да. NBA Cup-ын үнцэнтэй тоглогчоор мөн Jalen Brunson нэрлэгдсэн гэдгийг дурдахгүй бол болохгүй хаа. За 7-р байранд жоохон муухай юм онцлогч байгаа бол үзэгчдээс хөлцөл өчье. 7-р байранд юу онцлж байгаа гэхээр
тэг дугаартай одуудын хараал буюу Дэмон Лиллард, Тайрис Халибуртон, Джейсон Тейтум нар бүгд Ахиллесийн гимтсэн. Тэгэнгүүтээ бүгдээрээ одоо 25-26 нойлрыг бүтэн унжиж аваа. Тэгээд үнэхээр харамсалтай зүйл болсон. Ялангуяа Халибуртны гимтэл бол бүр багт маш гарцтай юм гимтэл болсон. Хэрвээ Халибуртон гимтээгүй байсан бол 7 тоглолтын үр дүн өөр байх байсан гэсэн үүсэхгүй л дээ. Яг OKC үнэхээр шилдэг багт байсан ч гэсэн гоё тоглолтыг бол бид өнгөрсөн үеэрлийн финалаар харах боломжтой байсан ч харамсалтай Тайрис Халибуртон Ахиллесийн шүрмсээ тассан нь бол маш харамсалтай үйл явдал болсон. За тэгээ хамгийн сүүлийн энэ плей-оффор яг нэгдүгээр шатнд Дэмон Лиллард тэг дугаартай гимтсэн. Джейсон Тейтум тэг дугаартай бас гимтсэн, үлэрлэн дууссан. Тайрис Халибуртон бас гимтсэн гээд тэгээ тэг дугаартай одуудын хувьд бол их тийм хараалтай плей-офф болж өнгөрсөн байгаа. Тэгээ үнэхээр харамсалтай. Тэгээ муухай монцолж байгаад бол уучлаарай. За 6 дугаар байранд онцолж байгаа үйл явдал бол Виктор Вембаньяма гэж гажимтан 101 тоглолт дараалан харт хийсэн. Ямар нэгэн байдлаар нэг тоглолтод нэг картыг бол хийсэн гэсэн үг 101 тоглолт дараалаад. Тий. За энэ болохоор NBA-гийн түүхэнд бүх цаг үед 3-т орохоор үзүүлэлт болсон. За NBA-гийн түүхэнд хамгийн олон тоглолт дараалан дор хаяж нэг харт хийсэн тоглогчдыг нэрлэх юм бол 1-р Патрик Евинг 145 тоглолт дараалж нэг харт хийснээр нэгт бичигддэг бол 2 Дикембе Мутомбо 116 тоглолт дараалан дор хаяж нэг харт хийснээр 2-т бичигддэг. Бүх цаг үеийн 3-т Виктор Вембаньяма 101 тоглолт дараалж харт хийснээр бичигддэг болсон байгаа. За тэгээ Вембаньямагийн энэхүү амжилт нь 2024 оны 1-р сарын 10-наас 2025 оны 12-р сарын 18 хүртэл үргэлжилсэн ийм онцлогтой стат байна. За тэгээ угаасаа л ер нь Виктор Вембаньямагийн хамгаалтын нөлөө та бүхэн энэ үлрэлт ямар гайхамшигтай байгааг харсан баг. Энэ үлрэлт зогсоогдохгүй юм шиг харагдажсэн Oklahoma City та нарыг 3-3 удаа дараалж очиход Вембаньямагийн хамгаалт ямар гайхалтай вэ гэдгийг бол харсан. Тэвний хувьд бол шинээр Чэд Хомборн гэж одоо хүүхдтэй болсон байгаа. За 5 дугаар байранд энэ жилийн драфтын 1-р тойргийн 1-р сонголт Cooper Flag Dallas Mavericks-д очсон үйл явдал байлаа. За яагаад энэ үйл явдал үнэхээр онцгой үйл явдал вэ гэхээр Cooper Flag-ыг бол үнэхээр гайхалтай амт шүү наадах чинь гэж бол скаутууд бол маш их онцлсон. Тэгээд түүний хувьд бол драфтын 1-р тойргийн 1-р сонголтоор Dallas Mavericks сонгогдсон бөгөөд Dallas-ийн хувьд бол 1-р тойргийн 1-р эргийг авах магадлал ердөө 6% байсан. 6%-тай боломжоос драфтын нэг суглаад авчихсан байгаа. За мэдээж Лукагийн солилцоогоор баг NBA-гээс Лукагаа Lakers төгчөө. Тэгээд танах драфтын нэгээр Флагийг авчихаа гэдэг баг тохироо явцсан юм шиг тийм хард төрхөөр сонио үйл явдал болсон. Тэ би хичнээн Lakers-ийг имжлэгчсэн. Яг энэ дээр бол үнэхээр гайхаж байгаа. Cooper Flag-ийг Dallas сонгогдсон. Энэ хөө Dallas Mavericks-ийн шинэ ирээдүй түүний бол болохоор болсон. За тэгээд нөхрийн хувьд бол NBA-д анх орж ирээд бол тоглолтууд нь төдийлөн сайн болохгүй байсан ч гэсэн хүчний товчлогчдоор гарч тоглосноос хойш Флагийн тоглолтууд бол огцом сайжирсан байгаа. Ирээдүйд бол юм дуулах нь бол ойлгомжтой биз. Флагийн хувьд яг гол онцлог нь юу вэ гэхээр нөхрийн хувьд бол шийдэл цайтай, дээрэс нь хамгаалттай, тесрэлттэй гэдэг үнэхээр надгууслаг амтан гэж бол олон хүн хэлж байгаа. За тэр хайлыг юу би таамжт. За энэ одоо миний онцолж байгаа 4-т орж байгаа үйл явдлыг та бүхэн бити нэг гайхаж хүлээж аваарай. За би 4-т ямар үйл явдлыг онцолж байгаа гэхээр Rui Hachimuraгийн хувьд нэг юм болсон. Тийм би Hachimurаг онцолж байна 4-т. Тэгээ бити гайхаарай за. Welcome to Learning with Rui. I'm Rui. Rui, let's go. За 4-р байранд Rui Hachimura Los Angeles Lakers багийн тамирчтай Японд заасан анхны Японд тоглогч бол ийхүү түүхэнд нэрээ мөнхлүүлдээс ийм гайхамшигтай үйл явдал 2025 онд тохиолдлоо. Rui Hachimuraгийн хувьд бол багаар багийн тамирчид Японогийг хилүүлж байгаа, Японд зааж байгаа. За энэ би яагаад онцлсон бэ гэхлээр NBA-гийн түүхэнд ийм явдал хизээж байгаагүй. Өөрсдийнхөө хэл соёлыг багийнхандаа сурчилж ийхүү хилүүлж байгаа тохиолдол ерөөсөө гарч байгаа учраас би энэ үйл явдлыг 2025 онд болсон онцлог үйл явдлынхаа 4-т оруулсан юм аа гэж хэлэх юм бол би хоёр талаасаа тоосгодуулахаа мэдэж байна. За юу гэж мэдээж 4-р ийм балан юм онцлоо байж ахав. Тэгэх юм бол би одоо алуултын болохоос тий. За 4-р байранд агуу LeBron James 1297 тоглолт дараалан 10 оноо авсан цуврал нь зогссон тоглолтын дүрснээс та бүхэн яг одоо харж байгаа LeBron James уг 8 оноотой байгаа. Намжуултыг Rui-д гаргаж өгсөн Rui buzzer shot хийснээр LeBron James-ийн хүү оноо 1297 тоглолт дараалан 10-аас дээш оноо авсан цуврал энэ тоглолт нэр их зогссон юм аа. За мэдээж LeBron James-ийн хувьд бол зөв сагсан бөмбөгийн тоглолт гэдгийг бол ерөнхийдөө та бүхэн мөн бол мэдэх байх. Pass first тоглогч гэдгийг бол та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Гэхдээ хамгийн сонирхолтой нь юу гэж
сонгогдсон нэгэн агуу нэгэн бол агуу нэг л байдаг юм. Яагаад тэгэхээр LeBron-ы 10-аас дээш он авсан амжилт зогсохдоо хожлын дамжуулалтаар зогсож ийн гэхээр бас гайхалтай биз. Тэ. Тэр ачмуур амьдралынхаа анхны баазрыг LeBron-ы дамжуулалтаар хийж үзсэн. За тэгээд юм байна. Дөрөвдүгээр харинд LeBron James-ийн 10 оны цуврал зогссоныг онцолж байна. Би хийж байгаа амнтад бүртээ. За 3-р байранд Shai Gilgeous-Alexander-ын гайхалтай жил байсныг бид бүхэн онцлох хэрэгтэй. Тэрээр нэг үлрэл NBA-ийн авраг, NBA-ийн финалийн үндсэндээ тоглогч, улирлын үндсэндээ тоглогчоос гадна онооны авраг болсон түүхэнд 4 дахь тоглогч болж ийхүү. Нэрээ Томас Том тэмдэглэн үлдээлээ. За Shai-ийн хувьд бол яг өмнө ямар тоглогч эдгээр дээр дурдсан 4 шагналыг авч ирсэн бэ гэхээр Michael Jordan, Shaquille O'Neal, Kareem Abdul-Jabbar агуу 3 ихэнтэй хамт энэхүү статанд бол бичигдсэн. За Shai-ийн тоглолт бол төвшин агсан, дундын зай шидэлт нь автомат болсон, уламжлал клатч болсон одоо ийм ижил байлаа да. Тэгээд алдаа бол маш сайн салгадаг тийм ээ. Тэгээ Shai-ийн хувьд бол зүгээр л гайхамшигтай онцгой жил нь болж өнгөрсөн. Үүн дээр шууд залгуулад 2-р байранд Oklahoma City Thunder NBA-ийн аваргаар ийхүү тодорсон байгаа. За тэгээд тэдний хувьд бол түүхэндээ бол 2 дахь NBA-ийн аварга болсон. Гэхдээ өмнөх түрүү 1979 онд Seattle Supersonics нэртэй байхдаа буюу Seattle хотод байхдаа анхудаа төрүүлж ирсэн бол 2025 онд ийхүү Oklahoma гэдэг нэртэйгээр Oklahoma хотод төрүүлсэн байдаг байгаа. За тэгээд мэдээж энэ Oklahoma City Thunder багийн онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр тэдний хамгаалалт бол маш гайхамшигтай байсан. Хамгаалтынхаа үзүүлэлтээр улирал болон плей-оффыг оролцуулаад бүх цагийн номер 1-т орохоор ашигтай хамгаалттай баг байсан гэдэг гайхамшигтай статистик тэдийг толилуулсан байгаа. За мэдээж Oklahoma авраг авахд тэдний зөв систем менежмент байсан нь ойлгомжтой. Мөн драфтын сонголтууд, чөлөөт агентаас авчирсан зөв тоглогчид гэл бүх зүйл бол Oklahoma City Thunder багийг аврахад бол маш томор нөлөөлсөн байдаг. За тэгээ эх улиралд Oklahoma City Thunder баг хэрхэн авраг авах нь үгүй юу? Хэрхэн авраг авах нь солиорч авраг авч чадах нь үгүй юу гэдгийг бол хэдүүлээ одоо харах л үлдэж байгаа. Мэдээж хүчрэг баг бол ойлгомжтой. Энэ улирал дахиад авраг амлах боломж бол маш өндөр байгаа. Гол нь залуу одууд нь нас залуу байгаа нас их онцлогтой. Тэгээд одоо ирж боо 26 онд бол одоо OKC-г яах нь одоо харна да тийм ээ. Тэгээд мэдээж бол энэ үед бол Oklahoma-гоор бахархаж ирсэн. Одоо би OKC-ийн фэнүүд бол үнэхээр атаарч л байна. Энэ миний амьдрал дээр хамгийн новшин мөч байлаа. Солиотой маш би цайхал NBA-ийн финалд хүрсэн штэ. Багийнхаа түүхэнд хамгийн шилдэг тоглогч явуулчихж байгаа юм уу? Үнэхээр үү? За тэгээ нэгдүгээрт орох онцлог үйл явдал бол мэдээж ойлгомжтой байсан бахуу. Luka Doncic Dallas Mavericks багаас солигдож Los Angeles Lakers-д ирсэн үйл явдал байлаа. Саяхан буюу одоо хэдэн жилийн өмнө нэмдэ одоогоос бол 2 жилийн өмнө 2024 онд багийн лидерийн дүрээр бага NBA-ийн финалд хүргэжсэн тоглогчоо Anthony Davis, Max Christie за тэгээ драфтын 1-р тойргийн 1-р ирэхээр ганцхан ширхэг драфт ирэхээр их солиод явуулчихсан Даллас. За ингэснээр энэ солилцоо бол бүх цаг үеийн түүхэнд хамгийн шоконд орохоор тийм солилцоо болоод өнгөрсөн юм аа. Тэгээд мэдээж энэ жилдээ буюу 2025 Luka Doncic Dallas хоттой эргээцсэн тоглолтод 45 оноо авч өшөөгөн авч Lakers Dallas-ыг 112 90 харьцаатай болгож авсан байдаг. Бөгөөд тухайн тоглолтод Luka Doncic 45 оноо авсан байдаг юм аа. За өнөөдрийн бичлэгтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнд нь 2026 оны шинэ жилийн одоо шинэ оны мэндийг бүгдэнд нь хүргэж байна. Намайг дагдаг бүх хүмүүстээ дахин баярлалаа. Тэгээд энэ жилээс ерөнхийдөө бол өнгөрсөн жил шиг ерөн жоох идэхгүй байхгүй. Энэ жил ерөн их бичлэг хийн гэсэн төлөвлөгөөтэй бол байна. Тэгээд бас хамтран ажиллах спонсор байвал санан сонсон шүү гэдгийг хэлэхэд бол таатай байна. За тэгээд сайхан амарцгаарай. За анхаарал тавьсанд баярлалаа.